Нийслэлийн хэмжээнд шүүхээр гэр бүлээ цуцлуулсан 6800 орчим иргэн хүүхдэд тэтгэлэг олгохоор шийдвэрлсэн хэдий ч биелэлт 50% байна. Хүүхдийн тэтгэлгийг 3-аас дээш сар төлөөгүй тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулж хилийн орхи тавих зэрэг арга хэмжээ авдаг хэдий ч хариуцлагын хэрэгжилт 50-аас төдийлөн нэмэгдэхгүй байна. Харин энэ оны 1-р улиралд зөрчин шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 101.5 сая төгрөгийн тэтгэлгийг нөхөн төлөвлөжээ. Шүүхээс тэжээнд дэх үүрэгтэй шийдвэр гарсан тохиолдолд хүүхдэд өгөх тэтгэмжийг хүү амын амжиргааны баталгаажих түвшингээр тогтоодгоо. За ингэхдээ тгээс 11 нас тус амжиргааны түвшний 50%, 11-ээс 16 нас 100%-аар тооцогддог. За мөн талууд шүүхтэр харилцан тохиролцох боломжтой байдаг юм а. За Улаанбаатар хотын амжиргааны түвшин 2026 оны байдлаар 543 мянга байна. За гэр бүл цуцлуулж хүүхдэд тэтгэмж өгөхөөр шийдвэрлэгдсэн иргэдийн 90% нь эцэг, 10% нь их байгаамаа. Зарим нэг хүмүүс бол үнэхээр орлогогүй ч гэсэн энэ шүүх шийдвэр биелэх ёстой гэд ингээ хэсэгчлээд бас ингээ төлөөд явж байгаа хүүхдийн өмнө хүлээс үүргээ бас биелүүлэх гээд ингээд зүтгэж байгаа бас эцэг эхчүүд бас байна. Үнэхээр бас ингээд хариуцлагагүй зайлс хийгээд шийдвэр үүсгэж дууц хугацаанд дэр шийдвэр үүсгэх ажиллагаанд хүндрэл учруулдаг энэ эрх үүргээ ухамсарлгүй бас ингээд эцэг эхчүүд байдаг. За харин дүүргийн гэр бүл хүүхэд хөгжил хамгааллын хэлтс гэр бүл цуцлалт хүүхдийн маргаантай байдал хүүхдийн эрхийн асуудал дээр шинжээчийн баг гаргаж ажилладаг. За тус дүүргийн тухайд нэг жилд 25-аас 30 гэр бүлийн маргаанд шинжээчийн баг ажилладаг гэлээ. Хүүхдээ сэтгэл зүйн тестүүдийг авна. Тэгээд тэрэн дээрээ яг мэрэгжлийн сэтгэл зүйчийн дүгнэлтийг гаргана. За тэр маань бол юун дээр байна вэ гэхээр хүүхэд өнөөдөр аав дээр илүү тасалтай байна уу, ээж дээр илүү энэгшил тасалтай байна уу, хүүхэд аль талдаа байхыг хүсэж байна. Мөн дээрээс нь яг хүүхэд ээжтэйгээ байхдаа илүү байх уу, аав дээр байхдаа илүү байх уу гэд амьдрах нөхцөлийн хувьд жис ингээд нөхцөлөд үнэлгээ хийгдээд шинжээчийн баг томилогдоод энэнийхээ үр дүн дээр дүгнэлтийг бид нар шүүх рүү хөргүүлдэг ийм ажлыг бол хийдэг гэсэн үг. Хэрвээ хүүхдэд тэтгэмж өгөхгүй 3-аас дээш сар болсон тохиолдолд цалин үлсөө суудгах, банкн дахь мөнгөн хөрөнгөө суудгал хийх, хуримтлагдсан хэмжээнээс хамаарч үл хөдлөх хөрөнгөөс хуримтлалыг арилгах, гадаадд зорчих эрхийг түтгэлзүүлэх, 7-оос 30 хоног баримтлах, 101-жээр торгох, албатан сургалтанд хамруулах зэрэг албадлагын арга хэмжээ авдаг. За амжиргааны түвшин жил бүрээр өөрчлөгдөж байгаатай уялдаж, тэтгэмжийн дүнч мөн жил ирэх бүр өсдөг байна. За иймд та үр хүүхдэд өгөх тэтгэмжээ олон сар жилээр хуримтлалгүй тухай цаг бүрт нь өгч явах нь олон эрсдлээс хамгаалах юмаа гэдгийг алтныхан онцолж байлаа.